За тэгээд эхний асуултанд бол өсвөр насны хүүхдүүд ямар бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдэг вэ? За энэ асуултанд би хариулъя. За өсвөр насныханд одоо Монголдо байдаг яг өөрсдөд нь зориулсан өсвөр наснд зориулсан ядах гэдэг бүтээгдэхүүн байдаг. За энэ нь болохоор Солонгосын өсвөр насныхны брэнд бүтээгдэхүүн гэж явдаг, Монголд бол байдаг. За ядах бүтээгдэхүүнийг яагаад хэрэглэх ёстой байд юм бэ гэхээр энэ нь өөрөө өсвөр насныхандаа зориулсан бүтээгдэхүүн. Дээрээс нь химийн ямар нэгэн одоо гоо сайханд ордог элементүүд ороогүй. За тэр нь болохоор өнгө будаг оруулагч одоо хугацааг уртасгагч, хугацааг одоо удаан байлгах тийм химийн найрлагч гэдэг юм уу? Ер нь бол химийн бодис элемент хүнд хэлбэрийн зүйлүүд ороогүйгээр илүү даваа талтай байдаг. Энэ нь болохоор өөрөө хүүхдэд зориулсан ямар нэгэн харшил өгөхгүй байгалийн болон одоо эко бүтээгдэхүүн гэж явдсан байна. Тийм болохоор энийг өсвөр насны хүүхдүүд хэрэглэх зүйтэй гэж хэлмээр байна. За хоёр дахь асуулт болохоор өсвөр насны хүүхдүүд арьсаа хэрхэн яаж арчлах вэ гэдэг асуултууд аюул хэрдэг. Үсээ бодсон ч амар өсвөр насны хүүхчиг болчихжоо. За арчилгаа болохоор орой бид нар унтахтаа арьсаа арчлах ёстой. Өглөөний арчилгаа гэж байдаг. За арчилгааг ер нь бол өглөө орой гэж хоёр хувааж ойлгож байна. За тэгээ өсвөр насны хүүхдүүд арьсаа хэрхэн арчлах ёстой гэм бэ гэхээр за ядах бүтээгдэхүүн байдаг гэж хэлсэн. За ядах болохоор бас өөрсдийнхөө одоо арьсан таарсан бүтээгдэхүүнүүдээ та нар маань өөрсдөө авч хэрэглэн гэсэн үг. За угаагч хөөс байдаг. За энэ болохоор одоо юм гарах дуртай, жоохон асуудалтай эмзэг арьсанд зориулагдсан ийм бүтээгдэхүүн байдаг. За энэ болохоор хөөс угаагч. За энэ нь болохоор энгийн болон хуурай арьсных буюу одоо хүчилттэй арьсанд илүү хэрэгэлдэм байгаа. За тэгээд би ямар ч байсан угаагаад үзүүлье. За энэ нь болохоор яг ийм хөөс байдаг байхгүй юу? Харж байгаарай. За энэ болохоор нөгөө юм гардаг арьстай хүүхдүүд маань хэрэглэх учраас яг миний арьс бас өөрөө юм гарах айгүй дуртай арьс учраас ингээд хэрэглэж үзүүлье. Гол нь энийг яг бүр ингээд арьсныхаа гүнд шингээж өгөх ёстой. За тэгээ өсвөр насныхан гэхээр заавал эмэгтэй хүүхэд л хэрэглэх ёстой гэсэн юм бол байхгүй. Эрэгтэй хүүхдүүдэд бас хэрэглэх бүтээгдэхүүн байдгаа гэдгийг хэлмээр байна. Энийг ингээд одоо арьсныхаа гүнд ингэж сайн шингээж өгнө гэсэн үг. 2-3 минут заавал ингэж одоо бүр энэ хөөсийг найрлтан, тагтаршлан ингэж байлгана. Өсвөр насны хүүхдүүд болон өсвөр насны хүүхдтэй ээжүүдэд зориулж энэ бичлэгээ хийж байгаа шүү. За одоо арьсаа хэрхэн арчлах вэ? Арьсаа бол угаахаас эхэлж арчилна. Энийг бол өглөө оройдоо угааж хэрэглэнэ. За ингээд бүр юм бамбалцсан юм харж байна. Тэгээ энийг ингээд нэлээд сайн юмдаа шингээж өгнө. Арьсны гүн рүү оруулж цэвэрлж юм гэж ойлгож орж байгаа. За ингээд нөгөө нэг бамбар хөөс маань арилчиж байгаа. За ингээд сайн шингээж аваад тэгээд хөөсөөрөө ингээд угаач. Амралтын өдөр бүгдээрээ арьс үсээ амраагаар байж байгаа хта. За ингээд цэвэрлчихнэ. Энэ болохоор яг саяны одоо нөгөө юм гарах дуртай эмзэг мэдрэмтгий арьсан зориулсан одоо энэ тоник сүм шингэ 2.8. За энийг тоник сүм шингэ 2-оо яг дараалал нь хэрэглэх ёстой. За эхлээд би жижиг одоо симплүүд бүх бүтээгдэхүүнүүдэд ийм жижигхэн симплүүд байгаа. Тэгээд яг таарах үгүйгээ та нар маань бас арьсаа тодорхойлоод одоо мэдээд хэрэглэх боломжтой. За эхлээд тонико түрхэн. За энэ өглөөдөөч тэр оройдооч тэр яг ингэж хэрэглэнэ. Арчилгааг нь зааж өгөөрэй. За тонико хөнгөн тавиад за бас оройдоо за одоо оройны цэвэрлэгийг ярьж байна те. Оройдоо бас юм одоо яг өсвөр насныхан зориулсан юм дэлгэм маскнууд байдаг. Яг нүүрэн дээрээ тавьдаг.
За энүүгээр бас тоник түрхснийхаа дараа маска тавих юм бол бас хүүхдийн арьсанд маш сайн тэжээл болж өгдөг. Өсвөр насныханд зориулсан маск байгаа шүү. Тэгээ одоо би яг будаж үзүүлэх гэж байгаа учраас маска түрхчихье. За өглөөдөө болвол хүйсөөрөө угаалаа, тоникоо хэрэглэн, дараа сүм шингэнээ хэрэглэн. За тэгээд мэдээж тос байгаа, нарны тос гэх мэтчлэн гээд явнаа. За ингээд сүм шингэнээ түрхэж энэ болохоор ер нь бол ядахын бүтээгдэхүүнүүд одоо энэ өсвөр насныхан зориулсан хүүхдүүдийн бүтээгдэхүүнүүд маш хөнгөн байдаг учраас яаж ч хэрэгэлсэн яг өөрсдөд нь насанд нь тохирсон бүтээгдэхүүнүүд байдаг гэдгийг бас сануулмаар байна. За тэгээд ингээ хэрэгэлжлээ. За яг л одоо өөрийнхөө арьсанд мөн тохирох одоо нэг ижил одоо тосоо тэжээлийн тосоо түрхэж байна. Тагнаас намнаа. Тэгээ ер нь бол энэгээр будахад аяйгүй тийм хөнгөн. Өглөөнөө бол ингээд тосоо түрхэж, оройноо тосоо түрхээд за ингээд бол амарчиж болж байгаа. За өглөө бол ингэж түрхснийхаа дараа заавал нарны тос одоо хэрэглэнэ. Одоо нүрээ будагч байгаа тохиолдолд тий. За тэгтээ бас нэг ийм энийг танилцуулъя. Энэ болохоор одоо нөгөө батг гарсан хэсэг дээрээ нэмэлтээр ингэж түрхдэг. Хөндөртэй батг гарахаараа яг нэмэлтээр тэр хэсэг дээрээ ингэж түрхэж өгдөг байгаа шүү. Оройдоо цэвэрлэгээний бүтээгдэхүүн болоод одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүн гэж явд юм байгаа. За тэгээ өсвөр насныхны хамгийн их асуудаг асуулт бол батганы талаар асуулт байдаг аа. За тэгээд батганы хувьд болохоор одоо ээжүүд маш их буруу ойлголттой байд юм шиг надад санагддаг. Хүүхдүүдээ одоо батг гарах юм бол за битгий шахаараа шахаж болохгүй шүү. Наа чи одоо өөрөө ингэж яагаад идэгчнэж гэдэг юм уу тийм хандлагатай байдаг. Тэр нь болохоор айгүй буруу. Батгыг одоо батганы тийм тусгай зориултын бүтээгдэхүүн байгаад түрхэнгүүд батг шууд арилдаг юм бол ерөөсөө байдаггүй. Батгыг заавал цэвэрлүүлж шахуулж авах хэрэгтэй. За тэгээ хүүхдүүдийн бас нэг алдаа болохоор энд нэг батг гарлаа, энд нэг батг гарлаа. За тэрийг шууд шахаад идэг. Тэр нь айгүй буруу. Тэгээд шахахтаа дандаа дутуу шахдаг, тэрийг өрөвсүүлдэг, дахиад нэмдэг. Одоо бүр ингээд барзаалгаж, арзаалгаж гаргадаг. Дутуу шахаснасаа болоод тэр нь дахиад бондоогоо тэгдэг. Хумсалж шахдаг тийм болохоор ер нь бол өөрсдөө зөв шахаж чаддгүй юм аа. Би хүртэл одоо нүүрэн дээр батг гарах юм бол би өөрөө ч зөв шахаж чаддгүй. Тийм болохоор заавал мэрэгжлийн газар нь мэрэгжлийн хүмүүст нь хандаж тэр батгнуудыг заавал цэвэрлүүлж авах хэрэгтэй. За цэвэрлүүлсэн тэр батганы дээр одоо тэр батганд зориулагдсан буюу өөрийнхөө арьсанд зориулагдсан, өөрийнхөө насанд зориулагдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж арьсаа арчилж явах ёстой шүү. Түүнээс биш ээжүүд гэр бүлийнхэн бол батгыг юусаа одоо яаж болохгүй, цэвэрлүүлж болохгүй, шахаж болохгүй, битгий орол гээд улам ингээд дотор нь буглуулаад ингээд байдаг. Тэр нь айгүй буруу шүү гэдгийг хэлмээр байна. Нарны тос байдаг. За би бол ингээд самплинг барьсан байна. Нарны тосууд бол ингээд маш олон төрлөөрөө бол байдаг. Өтгөн тавигддаг, шингэн тавигддаг, усан гэх мэт маш олон байгаа. За би энэ SPF 50%-тайг нь одоо би түрхье. За нарны цэсийг бол өсвөр насны хүүхдүүд ч гэсэн заашгүй хэрэгжилж явах шаардлагатай. Яагаад гэвэл нарны хит ягаан туяа одоо байгалийн аливаа нэг нөлөөлөл тэр бүх зүйлүүдээс одоо хамгаалж өгнө. Дээрээс нь шороо, тоос бүх зүйлээс хамгаалж өгдөгөөрөө илүү давуу талтай. За тэгээд жижиг сампл бүтээгдэхүүнүүд аягүй их байдаг учраас бас хүүхдүүдтэй, хөвгүүдтэй, охтуудтай авч өгөөд бас хэрэглүүлж туршиж үзэх боломжтой. Ийм юу байгаа, хоёр төрлийн одоо нэмэлт ампул байгаа. За энэ ампул нь болохоор хүүхдийн арьсанд бас тэжээл өгдөг. Энэ нэмэлтээр хэрэгжилж болдог. Орой унтахтаа болон бас өдрийн цагаар хэрэгжилж болдгоор илүү давуу талтай. Миний нэг хэрэгэлдэг бүтээгдэхүүн бол энэ лиг балм гэдэг одоо тэжээл өгдөг. Арьс аягүй их хоцрогдоод ингээл урал ингээд сүрдийгээд арьс нь ингээд хуураад байдаг шүү дээ. Тэр үед бол маш сайн тэжээл өгдөг. Орой унтахтаа нэгээ түрхээд унтчихдаг. Айгүй олон төрлөөдөг, айгүй олон өнгө байдаг. Хөвгүүд маань бас биднийг орхичлоо гэж бодож иж магадгүй. Энэ нь болохоор хөвгүүдэд зориулсан бас бүтээгдэхүүнүүд байдаг. Маш олон төрлөөрөө байгаа. Би энийг онцлоод ярьчих. Энэ болохоор тоник, сүн шингэн, эссенц 3 нэгдээд нэг савлгаанд орсон бүтээгдэхүүн. За хөвгүүд бол ерөөсөө ирчүүдч вэ, хөвгүүдч вэ? Ер нь бол олон төрлийн юм ерөөсөө байглаасаа хэрэглэхгүй, хэрэглэхээргүй хүмүүс байдаг. Тэгэхээр ингээд бүх юмыг багцлаад ингээд цааш гаргаад өгд юм ба штэ.
нэг савлгаанд оруулаад тэгээд энэ болохоор эмзэг одоо мэдрэмтгий юм гарах дуртай тийм хэцүү арьсан зориулагдсан бол бас ирчүүдийн өвгүүдийн бүтээгдэхүүн байна. За ингээд би энэ удаад ямар ч гэсэн хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд арьсаа хэрхэн арчлах ёстой гэдэг бэ гэдэг талаар тодорхой хэмжээнд бас та нарт хэрэгцээтэй болох үз зөвлөгөөнүүдийг хүргэж чадсан баха гэж бодож байна. За ингээд хамгийн сүүлд 3 дахь асуулт, надад хамгийн их ирдэг асуултуудын сүүлийн буюу 3 дахь асуулт өсвөр насныхан нүрээ хэрхэн бодох ёстой гэдэг юм бэ? Ядахын яг өсвөр насны хүүхдүүдийн бүтээгдэхүүнүүд ер нь өнгө аягүй багтай ийм яг насанд таарсан бүтээгдэхүүнүүд байдаг учраас илүү хөнгөн байдгаа гэдэг хэлмээр байна. За би нарныхаа зүг төрсөн тийм. Одоо би нүур будах мейкапыг яаж хийх ёстой бэ гэдгийг танилцуулмаар байна. За тэгээ ээжүүд маань болохоор бас өсвөр насны хүүхдүүдийг нүрээ будах гэлээ, хитрхи эрт будах гэдэг ч гэдэг юм уу те. Эрт будвал үрчлээд нь одоо хөгшрөн нүүрний хүүхдүүдэд таарсан нүүрний будаг гэж байдгүй ч гэдэг юм уу. Маш олон тийм буруу хандлагатай бас мэдхгүй зүйлүүд аявих байдаг юм шиг санагддаг. За тэгээд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн Монголд орж ирсэн гэдгийг сануулж хэлгээс гадна хүүхдүүд нүрээ будж ин гэдгийг одоо хөөрхөн болохгоо, том хүн болохгоо тэг яарал ингэж ерөөсөө ээжүүд маань ойлгож болохгүй. Тэр нь болохоор одоо байгалийн нөлөөлөл, нарны хит ягаан туяа, одоо байгалийн бохирдол те шараа тоос те бүх юмнаас энэ одоо мейкапын бүтээгдэхүүнүүд нь хамгаалж өгч байгаа маа гэдгийг л аягуулсаа ойлгох хэрэгтэй. Нүрээ, арьсаа, эмзэг одоо мэдрэмтгий зүйлээ одоо гадны нөлөөнөөс хамгаалж байгаа гэж ойлгож болно шүү. Энэ хамгаалахын тулд бид нар мейкапыг хэрэглэдэг юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Крем болохоор бас юм жижиг хувилбараараа байдаг. За энэ болохоор хуурай арьсанд тохирсон, хуурай болон энгийн арьсанд тохирсон. За энэ бол эмчилгээний крем гэж явд юм байлээ. За мөн маш олон крем байдаг. За BB крем үү. За эдгээр дандаа хэрэг анзаарч байгаа бол BB крем гэсэн байгаа. За BB крем нь болохоор бидний одоо хэрэглээд байдаг өтгөн фаундейшн буюу тэр өтгөн крем биш юм аа. BB гэдэг нь ер нь айгүй тийм хөнгөн тавигддаг, түрхэгддэг, бараг буцсан ч будаагүй юм шиг байдаг. Дээрээс нь гэтээ будахгүйдээ биш, хөөрхөн гой сайхан харагдахтай биш. Зүгээр л арьсыг цэвэрхэн болгохоос гадна залуухан арьсыг удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд одоо энэ зүйлүүдийг хэрэгжилж байгаа. Дээрээс нь агаарын бохирдол одоо муухай хорт бодисуудаас, хорт зүйлүүдээс те шороотоос, нарны туяа бүх зүйлүүдээс арьсаа хамгаалж байгаа маа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За би энэ эмчилгээний юмнуудыг хэрэглэдэг л дээ. За тэгээ эмчилгээний крем гэсэн энэ BB кремийг бас тавьж үзүүлье. Нүдээ бас нөгөө жоохон будахын тулд энэ ягаанаараа зүгээр ингээд тавиад үзүүлчих. Хүүхэд бол юу ч будсан бол би ягаан цамт өмссөн болохоор зүгээр нүдээ ингээд уруулынхаа энэ ч угаасаа нүрний будаг юм чинь юунд ч хэрэгэлсэн болно нэг юм байхад ингээд гялтганаад ер нь жоохон хүүхдүүд бол нэг хамаг юм гялалцаа гялтганаа л гэж байвал тэгэл баярлаа л өвчин цаадуулж бас хүүхдүүдийн яг өөрсдөд нь зориулсан контур гэж байдаг айгүй хөөрхөн. За энэ болохоор хар бор өнгөтэй гэсэн хоёр төрлөө. За тэгээд бас цаадуулт чинь зориулсан юм сормосны будаг гэдэг одоо бүх л юм байна. Бид нар Барбигаа хувцлаад өсмөсийн янзлдаг шиг юм болж штэ. Тэгээд яг өөрсдөд нь зориулсан. Тэгээд ээжүүд бол юусаа айх хэрэг. Уруулын тинт гэж байдаг. Ийм маш олон төрлийн өнгө байдаг. Шар ягаан, усан ягаан, улаан хөрөнгө, шар, ногоон ягаан гэл. Тэгээд уруулаа ингээд тинтээр бодож олно. За бичлэг маань таалагдсан бол зүрхнээ дэлгээгээрэй. Миний бичлэг таалагдсан бүх хүүхэд багчууд, өсвөр насны хүүхдүүдтэй, ээжүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Тэгээд амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Ингээд өнөөдөр нэг өдөр өсвөр насны хүүхэд болж үзлээ. За ингээд баяртай манайхаа хэрэгтэй мэдээлэл өгч чадсан байхаа гэж итгэж чинь амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Бичлэг маань таалагдсан болвол мэдээж лайк зүрх явуулаарай. Яг л нэг жоох хөвгчийг харагдаад. За баяртай манайхаа бичлэгийг маань үзсэн баярлалаа.